одоо хувь хүний орлогын албан татрын тайлан гэж нэг тайлан байна. За энэ хууль өөрө хоёр тайлан гаргахыг шаарддаг. Нэг нь хувь хүний орлогын албан татрын ТТ06 тайлан бий иргэн бүр гаргана. Орлоготой орлогогүй хамаагүй 18 наснаас дээш. За нөгөөх нь болохоор хувь хүний орлогын албан татрын ТТ11 тайлан бий аж ахуйн гэж гаргадаг тайлан байна. За сая интернет дээр нэг өсгөө ингэж яриад байна. Нийгмийн даатгал төлөөд ямар хэрэг байна? Яасан бэ гэсэн чинь хувь хүнээр өмнө нь байгууллагад ажиллаж байгаа нийгмийн даатгал төлөөд тэгээ визэнд ороод зээл авч болсон байгаа байхгүй юу. Тэгсэн чинь сая нөгөө хүмүүс маань ажлаасаа гараад нөгөө хуваараа сайн дураараа төлсөн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нийгмийн даатгалын тайлан сайн дураараа төлсөн чинь визэнд гарсангүй зээл авсангүй ингээд бичлэг яваад байлаа. Энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр ер нь бол нийгмийн даатгалаар сайн дураар төлж байгаа чинь орлого биш гэсэн. Нөгөө хүн чинь орлого олоог байх нь шүү дээ. Тэр виз гараагүй зүг байх нь банкнаас зээл болгох зүг байх нь. Харин энэ хүн нийгмийн даатгал ажилгүй үедээ яах ёстой байсан бэ? Яавал визэнд орох байсан бэ гэхээр татрын ерөнхий газарт би одоо энэ саналыг одоо бичгээр хүргүүлье гэж бодод байгаа. Энэ хувь хүний орлогын албан татрын ТТ06 тайлан чинь нийгмийн даатгалын тайлангаас илүүтэйгээр нөгөө хүний орлогыг нотлох материал байхгүй. За дэлхийн бусад хөгжилтэй орнуудад энэ материал чи айгүй чухал одоо татрын жил боллоо, татрын үйлдэл боллоо гэд энэ тайлан руу их анхаарал хандуулдаг. Энэ тайлангаа барахаар ажилтаа орно, энэ тайлангаараа зээл авдаг, энэ тайлангаараа визэнд ордог. Тэгвэл энэ хувь хүний орлогын албан татрын тэр энэ ТТ06 тайлангийн энэ ашиглалтыг татрын газар айгүй сайжруулж өгмөр байгаа байхгүй нөгөө хүнийхээ. Одоо дээр үеийн хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтэр ажилд орохдоо ард нь тушаал машаалтаа тэрийгэ бариад явдаг гэсэн да. Тэгвэл өнөөдөр энэ нийгмийн даатгалыг барьж визэнд орохгүй ирээдүйд ер нь бол нийгмийн даатгалыг барьж зээл авахгүй байхгүй. Нийгмийн даатгалын тайлан дээрээс зөвхөн тэр хүн ямар компаниудад ажиллаад цалингийн орлого хэдэн төгрөг олсон бэ гэж харагддаг байхгүй. За тэгвэл өнөөдрийн ТТ06 тайлан дээр юу харагдах вэ гэхээр нэгднийгөө би хэлээд байгаа. За нэгдүгээр нь цалин үлсний орлого шууд татгатаа ороод байдаг. Компанид ажилладаг. Хэдэн төгрөгийн цалинд нь харагдах нь шүү дээ. За тэгвэл цалингүй бай гэж одоо визэнд ормоор зээл авмаар гэж. Тэгвэл тэр хүний бизнесийн орлого нь харагдана. Одоо миний одоо сургалтаасаа болдоо ихэд би можааны орлого маань яг үгээр тэн дээр татагтаад ороод ирэх нь байна шүү дээ. Яг л баримтчилж өгсөн болгон тэр дээр татагдаж орж байна. За тэгээд тэн дээр одоо бас визэнд ороод зээл авах гэж та хуримтлалтаа юу гэсэн. Мөн үү? За тэгвэл хуримтлалт чинь тэн дээр ороод ирдэг. Тэр чинь юу гэж яа гэж орж ирэхээр хүүгийн орлого гэж ороод ирнэ. Тэр тайлан дээр. За тэгээд тэр тайлан дээр өөр ямар орлогод орж ирэх вэ гэхээр за хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эргэлдэх. Тэгвэл яах вэ? Ногдол ашиг орлого аваад ирнэ. За тэгээд та хөрөнгөтэй юу? Мөн үү? Визэнд ороход бас хөрөнгийн хэмжээ ийм хөрөнгөтэй бол визэнд ийм байна. За тэгвэл хөрөнгийн хэмжээнд дэр ямар машинтай юм, ямар байртай юм, ямар газартай юм, ямар газараас юу төлж байгаа ингээд бүх мэдээлэл харагддаг тайлан гэж ТТ06 тайлан гэдэг байхгүй. Хувь хүний. Тэгэхэд 2 сарын 15-ны дотор иргэн бүр хийж илгээх ёстой. Тэгээ энэ тайлангийнхаа нэг түүх сайтай байх юм бол ирээдүйд энэгээр яах вэ? Орлого нотлох баримттай болоод ингээд визэнд ороод банкнаас зээл аваад явах боломжтой юм аа. Тэгэхээр энийг татрын ерөнхий газар энэ тайлангийнхаа энэ ашиглалтыг сайжруулад өгөөч гэж хэлмээр байна. 2 сарын 15-ны дотор ер нь бол иргэд анх удаага байр авсан сургалтын төлбөрөө төлсөн бол буцаа алгалтай аавтай материал бүрдүүлэлт. Нэгэнт багш өнөө танаас одоо сүүлийн үлдэж байгаа нэг юмдэр алддаг байна. Ялангуяа материал бүрдүүлэлт дээр материалыг хугацаануудаахан тулах гэдэг гол алддаг алдаанаас юу юм бол. За тэгэхээр арай хамгийн чухал юм энэ хөнгөлтүүдээр орлого нотлох чухал байдаг. Орлого нотлох. Яг энэ өөрийн орлогоос одоо байр авахдаа өөрийн орлогоос авсан уу, хүнээр авахгүйсэн үү гэдэг. Тэгэхээр одоо нэг үе бодвол 10 жилийн өмнөхийг бодвол энэ хөнгөлтийн тайлан мэдээлэх айгүй хялбар болсон. Ер нь өмнө нь ингээд нөгөө татрын байцаагч та хөнгөлт хэлэх гэж байгаа бол юу бүрдүүлэх материалын жагсаалтыг цаасан дээр ингээд жирэтэн бичээд өгдөг гэсэн юм. Тэгээ тэрнийхээ араас хөөцөлтэй дахиад ирээд нөгөө татрын байцаагчаас асуугаад миний юм болж гинөө гэж ингээд үзээд байгаа ч. Тийм дотор. За тэгвэл дахиад ирсэн жоо натраттай ингээд аюул их ажил болж ирсэн байхгүй. Тэгвэл өнөөдөр яах вэ? Энэ системний чинь ач тусаа шүү дээ. Татрын системийн утсаа асаагаад, датагаа асаагаад нөгөө тайлан руугаа орлоо, хүсэлт рүүгээ орлоо, хэдхэн ширхэг юм. Одоо орон сууцны хөнгөлтөгч чинь өмнө нь за би дээрүүд авч яхад л 30 40-од бичгээр болж байсан. Тэгвэл өнөөдөр юу яах вэ? Орон сууцны
хөнгөлтөө хэлэхэд худалдаа авах гэрээ татвар төлсөн байранд гэрчилгээний дугаар мөн үү. Тэгээд данснаад ингээл цөөхөн юмыг шууд энэгээр зураг аваад илгээч төлсөн байна. За тэгээд энэ хөнгөлтөөс гадна яг одоо иргэд нэг юм дээр алдаад байгаа нь юу гэхээр нэг хөв татвар төлнө хэлбэрчүүлсэн гормоо бас ойлгохгүй байна. Тэгсэн чинь нөгөө хүн болгоны орлого чинь өөр байхгүй юу? Одоо би өнөөдөр мужааны орлоготой хүн чинь байгаад байна да. Тэгсэн чинь хуваараа нөгөө офс төрөөслөгдөг юм хувь байртай байж болно шүү дээ тийм үү? Байшингаа төрөөсөж болно. Тэгээ машина төрөөсөж болоод орлого олдог усуд байгаа да. Тэгсэн чинь хувь хүний орлого бүгд нэг хөв болцсон гэдэг ингээ ойлгоцсон байхгүй юу? Хэлбэрчүүлсэн гормоор шилжин гэдэг байгаа да. Тэгвэл энэ нөгөө хувь хүний орлогын дотор 6 янз гэж би түрүү хэлсэн шүү дээ. Цалин улсны орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгөтэй хүний орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бусад. Тэгвэл энэ 6 орлогын зөвхөн ганцхан бие үйл ажиллагааны орлого нэг хөв шилждэг шүү. Энийг ер нь иргэд төдийг мэддэг. Тэгээ нөгөө машина төрөөслөд орлого олдог улсууд, байр төрөөслөд, офис төрөөслөд орлого олдог улсууд нэг хөрөө шилжин яад станер ингээд юу яа хамаагүй станер өдөрөндөө ашигтай ажилчтай энэ жил гэдгсэн чинь 10% татвар ногдоод ороод ирдэг байхгүй. Тэгээ нөгөө 50 сая нь боснооч бас анзаараагүй. Тэгсэн чинь нөгөөх нь бас нөт ногдоод ороод ирсэн. Яана хэлбэрчүүлсэн гормоо шилжих ёстой штэ хувин гэсэн гэдэгтэй гэдгсэн чинь нөгөөт чинь зөвхөн бизнесийн үйл ажиллагааны орлого буюу хөрөнгө төрөөслөд тусдаа. Яг тэр хүн ямар үйл ажиллагаатай юм зартай юм уу юм одоо үйлдвэрлэдэг юм уу тэрийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөрөнгөний орлогоос ангид гэдгийг яах нь иргэд сайн мэдүүлэх зүгээр байна. Тэгээд хамгийн гол нь 2 сарын 15-ны дотор тайлбар илгээж байгаа да. Хэлбэрчүүлсэн горимд хүсэлт гаргах юм бол 12 сарын 31-ээс өмнө хүсэлтээ гаргана. Хүсэлтээ бас уцаараа гаргаад нөгөө татвар руугаа орлоо. Хүсэлт цэцрүүгээ орлоо хэлбэрчүүлсэн горимд хүсэлт гаргах гэл ямар нэгэн бичвэрээр бүрдүүлэхгүй шүү дээ. Тэгэл интернетээр боллоо. Хэлбэрчүүлсэн гормоор татвараа тайлан илгээдэг хүмүүс одоо татрын хөнгөлөлт эдлэхгүй гэсэн зүйл бас байна. Оо яа, наач шүү дээ сайн мэдээлэлтэй шүү дээ. Тэгэхээр энэ хэлбэрчүүлсэн горим маань өөрөө хараа хөнгөлөлт байхгүй юу? Тэгэхээр энэ татварын хуулийн дээр байгаа нэлээд олон хөнгөлөлтүүд байгаа шүү дээ. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт байна. За орон зайн нөгөө хол аймагуудын бизнес эрхлэлтийн хөнгөлөлт байна. За тэгээд суралцж байх хугацаанд гээд хөнгөлөлтүүд байна. Энэ хөнгөлөлтүүдээс нэгийг сонгоно. Тэгэхээр хэлбэрчүүлсэн горим эдлэхэд надад ашигтай байна уу? За сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах нь илүү ашигтай байна уу гэдэг. Ингээ эднээс яг шалтгаалж байгаа даа ашигтай хувьдраа яах нь үр ашигтай хувьдраа сонгоно л гэсэн үг. Давхар шүмжлэлээд. Тий. За тэгээд одоо энэ шүлжээ дэлгүүрүүд аягүйх гараад ирчихжээ. Ингээд ажиллаад тахаар оюутнууд аягүйх ажиллаад байна. Тэгсэн чинь энэ оюутнууд чинь бас мэдээлэл алга. Яг л суралцж байх хугацаанд хөдөлмөр эрхэлсэн бол бас яах нь татвар төлсөн тохиолдолд татвар амцалд авдаг байхгүй. Тэгэхээр нөгөө оюутнууд маань одооноос яах нь тайлангаа хийгээд илгээгээд эхэлсэн байх хэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгэл жилийн эцсээр яах вэ гэхээр нөгөө еврогоо орлоо татварын тайлнаар сургалтын төлбөрийн хөнгөлтөө тэрүүгээ дараад яах нь хөнгөлтөө эдлээд нөгөө ТТ06 тайлан дээр нөгөө CU юм уу JSR юм тэнцэнэс цалингийн нь бол цалингийн орлого татагдаад ороод ирнэ. Тэгээд хөнгөлт бас эдэл явж байгаа. Тэгэхээр энэ хөнгөлтүүдээс яг нэгийг сонгоно гэдэг юм ингээд хэлье. За баярлалаа. Манай зочноор ирж сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. За баярлалаа бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Татрын багц хуулийн шинжилгээтэй холбоотойгоор за Нягтлан бодох бүртгэлийн багш Болдоо хатартай ярилцлаа. Хамтаас үзэгчдэнд баярлалаа.